Дэлхийн дуулуур нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Ган Толго бидэнд бэлтгэн өгдөг билээ. Нэвтрүүлэг танд YouTube-ийн онц мөндөр суваг NTV телевиз мөн 83.3 болон 107 хост долгионы од мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг Аялын төв зэг Аяр маркет ногоо ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивэнтгэж байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн сэдэв чинь мэдээд идэх юм шиг мэдхгүй юм шиг нэг сэдэв байгаа тийм үү? Ногоо эдийн засаг, эрчим хүчний шинэ геополитик. Тий. За энэ дээр би ч бас сайн мэдэхгүй. Тэгэхээр ногоо эдийн засаг, ногоон эрчим хүч ер нь яга ногоо юм тий. Тийм тэгэхээр ногоо эдийн засаг гэхээр одоо зүгээр ерөнхий ойлголтоор бол их мод их тарьцсан ч юм уу тий харахад ногоо тий нөгөө тэрбум мод эднэр гээл яригддаг шиг энэ бол ингээл яг иймэрхүү байдлаар л хөгжлийг одоо ойлгоод байдаг. Андуур гэх юм уу да тий. За эсвэл одоо цахилгаан машин ч юм уу нэг хавтан тавиад одоо салхин синс тавихаараа тий. За энэ бол ингээ ногоо эдийн засаг руу шилжиж байна. Ягаад гэвэл одоо бид нар байгальтайгаа ойр сайхан орчинд амьдрах ёстой гэд. Ингээд зүгээр үндсэндээ бол жоохон өнгөцгөн хараад байдаг. Гэтэл яг цаана тий. Үр дүнгээр гарчиж байгаа бүтээгдэхүүнээр нь ч юм уу хараад байдаг. Гэтэл цаанаа бол үнэхээр энэ ногоон эдийн засаг руу манай одоо бидний хүн төрөлхтний амьдрал хэм маягаар шилжихгүй болвол энэ дэлхийн маань өөрөө дулаараад хүн чинь өчүүхэн амтан шүү дээ. Ерөөсөө 2хан градусаар уур амьсгал өөрчлөгдөхөөр тэрийгэ дагаад нөгөө далайн түвшин гисэн тий. Одоо хойд урд туйлын мөснүүд хайлж эхлээд ерөөсө жоохон 2 см далайн түвшин дээшлээл салхи болохтол тэр далайн ирэг дээр байгаа ихэнх одоо хүн төрөлхтний том хотууд чинь далайн иргээ барааж байдаг. Тэд нар чинь шууд одоо аюулд нэрвдэх дайны. Гэх мэтлэнгээр эн чинь ерөөсө дэлхийн дулаар жоохон явагдахтал ерөөсө хүн байхгүй байхгүй. Дэлхий бол байна, байгаль бол байна, амьдрал бол байна. Хүн харин байхгүй болох байхгүй. Амьдрах аргагүй болно. Тэгэхээр ийм одоо том өөрчлөлтийн яг энэ торгон мөчтөр ирсэн байгаа болохоор одоо ногоо эдийн засаг гэж ингэж яригадаад байгаа. Тэгэхээр яг ногоо эдийн засаг гэдэг тэгэхээр дулаарлаг ярихаар ер нь юу яригддаг вэ? Тэр эдийн засаг маань нүүрс төрөгчийг их ялгаруулдаг эдийн засгаас одоо аль болох бага ялгаруулдаг эдийн засаг руу шилжинэ гэсэн. Шилжихийг л ногоо эдийн засаг. Тэгээ ногоо эдийн засаг. Энэ үйл явцыг хэлээд байгаа. За нүүрс төрөгч тэгээд тэгэхээр одоо дараагийн асуудал гарч ирж байна шүү дээ. Энэ юм байгаад чухал юм. Яагаад аюул болчиход. Ийм их өндөр болчиход байгаа юм уу? Ихэнх нь энэ агаарт байгаа юм чи нүүрс төрөгч болчиход байгаа юм уу гэж тий. Тэгэхээр бидний одоо энэ амьсгалж байгаа агаарын чи ерөө ихэнх нь 78% нь бол хүчил төрөгч биш ээ азотын хий. За тэндээс нэг 21 орчим хувь нь хүчил төрөгч. Тэгээ нийлэхээр юм чинь нийлээд 99% болчихж байгаа. За дараагийнхаа хамгийн их эзэлдэг хүн бага. Аргоны хий нэг 0.93% орчим. За нөгөө битэр одоо ярьж байгаа нүүрс төрөгч хэдвэ гэвэл 0.43 орчим. Би үлдэх юм болов гэж бодчихлаа. 0 бичих юм бол ингэдэг тэг 43%. 1043%. Тэгэхээр энэ одоо юу гэсэн үг гэхээр энэ тэгээд яагаад ийм их чухал нөлөөтэй байд юм бэ гэхээр ерөөсөн нарны энэ чинь ерөөс цааталд нь бол энэ тайлбар чинь бүгдээр шинжилх ухаан шүү дээ тий. Нарнаас орж иж байгаа. Нарны гэрэл бол ингээд мэдээж энэ дотор чинь маш олон тооны долгионууд орж иж байгаа. Тэг гэрэл дотор хамт одоо хоёлдоо. Энэ бол үндсэндээ бол богино долгионых тий. Богино долгионых нар чи айгу халуун. Тэгээд богино долгионых. За ирээд ороод ирэхэд нөгөө нүүрс төрөгч чинь нэг их одоо тэг зогсоохгүйгээр нэвтрүүлчихдэг. За газар дээр ирээд энэ газрыг халаан. За ялангуяа одоо энэ хотчлт ихсээд энэ цемент одоо юу гэдгийг ус, далаа, гол бүгдийг халаагаад буцаад эндээс энэ би халахаар дахиад долгион гаргадаг тий. Хэд ягаан туяа. Энэ нь буцаа гарах гэхлээр нөгөө нүүрс төрөгчүүд чинь зогсоочод байгаа байхгүй ш. Одоо шин чанараа тусгал шиг. Тий. Тэгэд нэг хүлэмжийн хийгээд байгаа нь орхот нь оруулчаад гаргадаг. Яагаад орхот нь оруулчаад гарахт нь гаргадаг юм бэ гэхлээр нөгөө бүр венийн хууль гэж байна шүү дээ нөгөө нэг халуун биеэс бүх биет одоо ингээд долгион гаргадаг. Гэхдээ халуун биет бол гаргаж байгаа долгион богино одоо нөгөө яг долгионыхон урт нь богинохон ийм долгионуудыг гаргадаг. Хөрөөд эхлэхээр долгионыхон урт болчдөг. Тэгэхээр нарнаас ирж байгаа чинь богино ирээд нөгөө дэлхий чинь хүүтэн юм чинь ирээд буцаа гарахаараа нөгөө долгионых урт болчхоор хөрцсөн болохоор тэгэхээр нөгөө нүүрс төрөгч гаргадаг. За энэ ер нь энэ олон зууны туршид бол нэг
энэ нүүрс төрөгчийн хэмжээ чинь ийм бага мөртлөө яг нэг одоо хүн амьдрал гэх юм уу хүнд одоо ингэ зохистой хэмжээнд одоо тогтцсон байгаа байхгүй. Хэрвээ нүүрс төрөгч огт байхгүй болвол тий одоо багасаад байвал муу юм уу гэхэлэр бас биш. Огт байхгүй бол энэ тохиромжтой байх үе дээр нь л нэг хүн тохиромжтой биш л энд нь таарал амьдрал үүсчихгүй юу тий. Гэхдээ одоо нөгөөт нь өөрчлөх гэхлээр жоохон өөрчлөгдөлт эн чинь балчих гэдэг. Үндс нь өөрчлөгдөх гэдэг шүү дээ. Хэрвээ ямар ч нүүрс төрөгч байхгүй бол эрдэмтдийн тооцоолсоор дэлхийн дунд температур ш дундчлаад аваад зүйл хас 18 хэм байна гэж. Одоо жоохон ингэж өсчхөөр л тий нөгөө одоо байгаа нэг дунд температур маань тийм ээ. Одоо энэ хүлэмж нүүрс төрөгч маань жоохон ихсэнгүүтэл дулаарлын явагдангууд тэгэл энэ дэр чинь байсан энэ хойд урд мөсөн туйлчин хайлал тий далаан төвшин ихсэл ингээл хамаг бидний хэлдгээр байгалийн гамшгүй чинь тий бид нарт л гамшгүй болохоос биш яг хөө гаднасаа харахад бол дэлхийн иргэдгээрээ эргээл дээр нь тий бүхэл юм байдгаараа байж. Тэгэхээр ийм юм явагдаад байгаа маа. Тэгээд хэмжээд үцхээр энэ аж үйлдвэрийн үйлдвэржилтийн өмнө буюу одоо 1750-ад оны үед тэр саяны хэлсэн тэр 0.043 гэдэг чинь 0.028 орчим хувьтай байсан байгаа. Тэгээ одоо тэр нь 0.043-гээ болгоход л ойролцоогоор 1.2-аас 1.4 градусаар дундаж температур өсөж байгаа. Тэгэл энэ үүнийг чинь дагаал тэр уур амьсгалын өөрчлөлт гэж нэрлээд байгаа. Тэр айхтар юм шиг болдог. Тэгэхээр ийм нарийн тогтцтой байгаа гэдэг. Тэгэхээр одоо бид нар үнэхээр энийг тоохгүй цаашаа өргөжлөд авах юм бол энэ дахиад нэг 2 градусаар ихсэгдэх юм бол тий энэ ер нь амьдрал бол ер нь бараг л юун тэр дотор нь аз жаргалтай байдаг. Саяны тэр хувь чинь хамгийн аюултай нөгөө арифметик прогресс биш геометри прогресс үсдэг тий нөгөө дулаана улан бариад улан барихаараа улан өснө улан мөлхөр улан барина гэдэг ингээд явчихдаг. Энэ сая зөвхөн нүүрс төрөгчээр гэтэл яг одоо энэ хүлэмжийн хийгдэг талаас хамгийн их өсөж байгаа нь юу вэ гэхээр энэ нүүрс төрөгчийн яг өөрийнх нь барьж байгаа усны уур. Гэтэл яг саяны хэлдэг байхгүй. Усны уур яагаад ихсгэр чинь усны уурыг ихсгэж байгаа юм чинь нөгөө хүлэмжийн хийн дулаарлж явах ихсэнгүүд нөгөөдөл нь хайлаад бүр дулаан болгонгууд ээрүүлэх шиг юм байна. Ингээд тэгээд ерөөсөө одоохондоо ингэж бага үедээ ингэж бага үе чинь цаашдаа нэг өсвөлтий зүгээр маш огцом өсөж явчих. Тэгээд огцом хөрхий зүгээр энэ гаднаас харуулга айгүй шүү дээ. Бид нартаа л амар юм болчих واخгүй. Тэгэхээр энэ яагаад тэгээ бид нар энэ уурыг барихгүй байна, усны уурыг багасгаж иж ярихгүй байна гэхээр ер нь хамгийн гол нь хүний үйл ажиллагаанаас бол энэ CO2 буюу нүүрс төрөгчийг ялгаруулж байгаа хүний үйлдэлээс шууд хамааралтай өсөж байгаа нь л энэ аахгүй. Тэгэхээр бид нар чадах юм бол оролдъё. Тэгэхээр нүүрс төрөгчийг одоо хамгийн чухал авч үзээд ногоо эдэн сгэрэ шилжих болохгүй нэ гэж гэдэг концепц гарч ирж байгаа ойлгоцсон. За одоо за дараагийнх нь ногоо эдийн засаг гэдгээ ямар ч сан ойлголцоо. За тэгвэл одоо эрчим хүч рүүгээ ороо тийм ээ. За яг нөгөө параграфын шилжилтэн дээр хоёлаа нэг евент тэтгэгч компани удаа. За тийм. Өнөөдрийн хоёулангийн ярьж байгаа ногоо эдийн засаг, ногоо эрчим хүч, ер нь эрчим хүчний геополитик бид эдийн нөгөө төвөөс одоо эрчим хүчээ авдаг ганцхан те хараат энэ байдлыг чинь өөрчилж байгаа яг параллел энэ орж ирж байгаа хувийн хвшил байгаа. MMS компани ногоо ирээдүйг хөгжүүлэгч гэсэн ураатай. Тэгэхээр одоо энэ ногоо ирээдүйч нэ сая битээр ярьсан ногоо эрчим хүч, эдийн засаг ирээдүй тийм рүү явах хэвээр. Яг эдний ураатай ч нийцээд байгаа юм л да. MMS компани маань манай дэлхийн дуугал нэвтрүүлгийг эхэлснээс нь хойш дэмжиж байгаа юм компани байгаа. MMS компани болохоор эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан гэж байгаа. Эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм. MMS компани цахилгаан эрчим хүчийг уул уурхай салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог ийм компани байгаа. Тэгэхээр сонсогчд маань MMS компани бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад үзээрэй. Энэ бол заавалшгүй нөгөө цахилгаан станц гэсэртэйгээр компани бие даасан эсвэл алсгдмал сум суурин газрын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энд өөрийн гэсэн бие даасан эрчим хүчний системтэй болоход маш төхөв тусдын болох юм компани байгаа. За MMS компанидаа баярлалаа. За тийм байна. Яг өнөөдрийн сэдв дээр энэ ногоо эдийн засаг тий. Ер нь цаашдаа бол хүн төрөлхтөнд нь угаасаа хийшээгээ алхахаас өөр ямар ч гарц байхгүй болсон. Тэгэхээр энд бол төрүүлж явж байгаа. Одоо бол нэг тий шинийг санаачилж байгаа. Эсвэл нэг бид нар одоо дэлхийгээ бодоод гэж байгаа бол энэ бол үнэхээр ирээдүй бол энэ зүг рүү явж байгаа. Тэгэхээр энэ
ирээдүйд MMS компанид тий ийм алсын хараатай бизнесээ явуулаад тэгээд бас дээр нь нэмээд битүүрийн ийм ярилцах боломж олгож байгаа MMS компани хамт олон баярлаа. Баярлаа. За одоо эдийн засаг руу яг Эрчим хүч рүү. Эрчим хүч рүү. За энэ тэгэхээр эрчим хүч гэхэлэр ер нь энэ дэлхий дээр байгаа энэ амьдрал бол ерөөсөө бүгдээрээ л энэ нарнаас ирж байгаа энергиэр л одоо бий болсон. Энэ дэр нэг энэ Netflix дээр нэг Ava Universe гэдэг энэ Morgan Freeman ингээд ярьсан. Айгуу гоё тийм 6 сая айгуу гоё яг ярьсан. Энэ дээр бол ерөөсөө энэ дэлхий дээр байгаа бүх юм бүгдээрээ яг нарнаас ирж байгаа л энэ нарны эрчим хүчээр л бүгд тижээгч байгаа. Эндээс ч бий болж байгаа. Үнийг маш сайн гоё илэрхийлсэн байна. Тэгэхээр ерөөсөө л энэ эрчим хүч гэдэг бол ерөөсөө үндсэндээ хүн төрөлхтний түүх байхгүй яг эрчим хүчий гэж. За бүр ингээд одоо нөгөө нэг бид нар ч нөгөө нэг хүн төрөлхтний түүх гэхэлэр хамгийн эхлээ хүү нэгдлийн үе тэрний үе гээл хөрөл зэвсгүй юм гээл үздэг тий. Тэрэн шиг ер нь эрчим хүч талаас нь аваад үзэх юм бол ингээд 6 ангиж үздэг юм байна. Айгүй яг энэ судлаад аваад үзэхээр. Эхнийх нь нэг анчин төвөрлөгч үеийн нийгэм байж та нэг hunter gatherers үе гэдэг тий хүн ингээд ан хийгээд амьдардаг. Энэ үед бол ерөөсөө эрчим хүч юу гэхээр хүний булчин юм шийдэн цогч алан тий ерөөсөө гол эрчим хүч бол бидний одоо өөр юм булчин. За цаг хугацааны хувьд бол яг энэ Homo sapiens манай эрдэмт 300 мянган жилээс нэг манай эрдэмт 10 мянга орчим жил хүртэл. Тэгэхээр ерөөсөө энэ дэлхий дээр байгаа хүн төрөлхтний эрчим хүч юу гэхээр хүний тоол гэсэн үг. Ийм л их эрчим хүчтэй. За дараа нь 10,000 орчим жилийн өмнөөс манай өмнөөс яасан бэ гэхээр нөгөө мал гарчуулаад гэсэн. Одоо horse power гэдгийг өмнө бол хүн power байсан. Хүн power байсан. Тэгэхээр яг тийм үү. Тэгэхээр одоо эрчим хүч юу гэхээр хідэн хүн, хідэн малтаа гэдгээрээ тий. Одоо монголчууд яг үндэ энэ өнцгөөс харах юм бол үнэхээр монголчууд тухайн үедээ одоо AI-г эзэмш төрүүлж эзэмссэн гэдэг шиг амтан гаршуулах та. Ялангуяа морийг тий. Одоо тэр их хүчтэй тий бүх юм чи одоо морины хүчээр хэмждэг болцсон. Одоо хүртэл хорс павраар үнэлж байгаа. Тэр эрчим хүчийг өөр төрүүлж авч чадсан байгаа хөөе. Тийм болохоор тэр яг тухайн үедээ бол тийм том эзэн төрөн байгуулж байна тий. Яагаад гэвэл ялцгүй морины хүч. Яагаад гэвэл морь мал бусад бүх тэр эрчим авсан. Тэр нь бол нэг үндсэндээ ер нь бол суурьаараа явсаар байгаад одоо аж үйлдвэрийн 1-р хувьсгал гэдэг 1750-аад онд нөгөө Европт нүүрсийг ашиглаад уурын хөдөлгөөр гаргаад түүнийг ашиглаж эхлэх. Ер нь энэ хэрэглээнүүдээ ингээд өвчлөлт хуваахтаа нэг анх бий болсон судалгаа хийсэн гэдгээс яг олонний хүний амьдралд яг өрнөөр хүртэл болж ирснээр эхлээд ингээд аваад өсчихдээ юм байлаа. Тэгэхээр яг 1-р аж үйлдвэрийн 1-р хувьсгал гэдэг бол нүүрс уурын машин. Энэ 1760-аад оноос 1870-аад оны хооронд 100 орчим тий. Энэ үед бол яах вэ гэхээр нөгөө амтны хийдэг байсан, гаргадаг байсан тэр эрчим хүчийг чинь нүүрс шатааж агаад уурын хөдөлгөөр болгоод тээвэрт. Өмнө нь бол тээвэрлэхээр яг ингээл мориороо өөрсдөө тээвэрлээл тэмээн дээр ачаал тий амтныг хамгийн ихэн сайн ашиглаж чаддаг байсан. За магадгүй урагшаага явахлаараа заан эднэрийг тий хэр зэрэг ашиглаж чаддаг байсан хүчтэй одоо эрчим хүч сайн ашиглаж байсан бол одоо оронд нь уурын хөдөлгөөр харахаар галт тэрэг гараад ирнэ тий уурын тий. Тэр одоо жишээлбэл хамгийн анхны одоо галт тэрэг галт төмөр зам одоо Манчестерээс Английн Манчестерээс Ливерпулгийн хотын хооронд ингээд тавигдах жишээ нь. Манчестер дээр нь хөнгөн үйлдвэрлэлтэй текстайлс өгчөөд нөгөө олон хүмүүс нэхээ суудаг байсан юм чи уураар авчираад нэг мэлийн машинуудыг нөгөө уурын хөдөлгөөрөөр хийгээд орлоод эхэлсэн чинь мангар их юм үйлдвэрлэнгүүт тэрийг зарах гэхээр порт руу авчиж далайн иргүүд. Тэгэхээр тэр хоёрын хооронд уурын хөдөлгөөр одоо ингээд яаж тээвэрлэх вэ гэхээр төмөр зэрэг чинь галт тэрэг болчихж байгаа. Галт тэрэг болчихно. Тэгэхээр ийм байдлаар ерөөсөө л ингээд үсгэх юм бол үндсэндээ уурын машин буюу одоо юу эрчим хүч гэдэг чинь юу болохоор хүн мэдээж байж энэ тэрийг ажиллуулж байгаа хүн нүүрс болж амтан биш. За 2 дугаар үе дээр нь болоод 1870 оноос 1970-аад оны хооронд тэгэхээр дээр нөгөө гол нь цахилгаанчлалт явагдаад одоо ингээл тог цахилгаан. Тэгээд газрын тус нефт орж ирээд ингээд одоо бол хүн дараа эрчим хүч бол хүн нефт цахилгаан. Цахилгаан байснаар нэг 24 цагийг 24 долоо ашигладаг болсон. Тий, цахилгаан байгаа. Дээр нь нэмээд эн чинь автоматжид эхэлж байгаа. Тий, одоо 24 ашиглаж байгаа гэж хүн аяач чадахгүй нөгөө тасралтгүй ажилдаг автоматжуулалт орж ирж байгаа. Тэгээд бидний мэдэх одоо энэ 1970-аас одоо 2022 он хүртэл гэж байгаа шүү.
цахилгаан, компьютер, интернет те одоо Монгол улс бол тэрэн дотор л явж штэ нөгөө дижитал шилжилт мэлжилт гэл. Тэгээ бид нар нөгөө шилжих гээл одоо бүх салбар дээр те боловсролын салбарын дижитал шилжилт гэл ярьж ах чинь тэрийг чинь яг албан ёсоор бол 2022 оноос зогсоодсон. Энэний нөгөө ихлээр дижитал ирвэ гэж нэрлэж байгаа. Эрчим хүч талаас бол одоо яаж яах вэ гэхээр хүн байна, цахилгаан байна, мэдээллийн систем. Энэ нь илүү биднэрт ийм том эрчим хүчний одоо их өсөр болж байна. За одоо 22 оноос яагаад 2022 оноос хэлдэм бэ гэхээр үндсэндээ бол OpenAI, ChatGPT хэрэглээнд орж ирснээс л үндсэндээ бол энэ тоолж AI орчихлоо тий. Хэрэглээнд ороод тоолоод эхэлж байна. Одоо тэгэхээр хүн цахилгаан AI. Тэгэхээр энэ үндсэндээ яг энэ бүх одоо энэ яг хүн төрөлхтний түүхээ яг энэ үнцгээс харах юм бол бараг ингээд нэг бараг бүтнээр нь тайлбарлалцгаар ингэж эрчим хүчний л ерөөсөө л хүн төрөлхтний энэ тэмцэл эднэр бол энэ эрчим хүчний энергийн төлөөх л тэмцэл. Угаасаа байгалийн бүх юм чинь аль болох аль нь их энергийг цуглуулж авах вэ гэдэг л энэний төлөө л амьдрал тэмцэл. Бүр нөгөө амтны үе дээр ярьдаг штэ. Хоол идэх гээд нөгөө амьдрах гэж хоол идэх байгаа юм уу, идэх гэж юулээ хоол идэх гэж амьдраад байгаа юм уу гэдэг. Үгүй тэр энергийг авах гэж хоол идэх байгаа байхгүй да тийм. Яг тэр одоо тэр төрөний хэлсэн нөгөө манай одоо ертөнц гэх юм Ava Universe тэрэн дээр чи ерөөсөө л тэр чин идж байгаа юм чинь бүгд тэр бүгд энергийн төлөө л яваад. За яг өөрсдийнхээ улсуудын оронд аваад цэцэн бол өнгөрсөн 100 чинь ингээд энергийн төлөө гэдэг чинь тэр үндс нь бол газрын тус нефт байхад газрын тусны төлөө дайн байсан бол одоо энэ зуунд юу вэ гэхээр батарей газрын ховор элемент төлөө цахилгаан энэ үүний төлөө л өрсөлдөө. Энийг хэн авч чадах вэ гэдэг. Тэгэхээр үндсэндээ ингээд базаа хэлэх юм бол ерөөсөө хүн эхлээд өөрийнхөө булчинг ашиглаад эрчим хүч гаргаж ирсэн бол одоо анх удаага энэ AI ашиглагдаад тий AI-ыг ашиглаад хүний тархиа ажилуулад өмнө нь бол дандаа ингээд хүний булчин тэгэл дандаа мал ч гэсэн ингээд мал амтан гэдэг чинь хүний булчин бол олон томруулж байгаа байхгүй. Ерөөсөө л тэгээд дандаа нөгөө сая ярьжсэн бүх юмыг horse power гэдэг одоо хүртэл мөрний чадлаар хэмжээд нөгөө цахилгаанаар ашиглаж байгаа мотоцикл машинаар хүртэл хэмжээл дандаа ингэж хэлсэн бол одоо бүр энэ хамгийн сүүлийн их юм бол шаал өөр AI гэдэг чинь энэний хүчээр биш. Тархи хүний тэрийг ажилуулдаг гэсэн тархиа ингэж олон дахин нэмэх болцоотой экстрат хийдэг болсон тийм. Ингэж бас. Тэгэхээр энэний чинь цаа талд нь тэгээд ороод ирэхээр чинь энэ AI чинь өмнө нь байснаас юун уурын хөдөлгөөр нүүрс бүр хамаагүй илүү эрчим хүч шаарддаг эхэлж байгаа. Одоо нөгөө нэг газрын тусаа гаргаад ухаад шатаагаад те үндсэндээ бол энэ шүү дээ одоо үндсэндээ бид нар чинь нэг харахаар нэг их мундаг биш. Эхлээл мод түлээл гал гаргаал те асаадаг байсан. Одоо нүүрс ч гэсэн энэ шүү дээ. Нүүрсээ түлж байна. Материал солигдчиход байгаа. Материал солигдол нөгөө үр ашигнал дээшлээд байгаа гэхээс ч одоо бензинээр үдэн машинууд бензинээр шатаачлаа шүү дээ тэр дотор чинь. Бензинээ яг ингэ шатаагаал тий аль болох тий хурдан шатаагаал нөгөө галаал төлдөг байсан шиг материалаа сайжруулаад илүү их л энерги аваадсан бол одоо энэ AI-ийн төвшөнд энэ орчин үед шаардлагатай эрчим хүчийг ингэж гаргаж дийлэхгүй. Дуусч шүү дээ саадулж. Модоо бүгдийг шатаагаад амьсгал гааргүй болдоо биш. Тэр газрын тус чинь дуусчин. Тэр нөгөө түрүүний дурдсан нэвтрүүлэг Морган Фриманы нэвтрүүлэг дээр нэг юу гардаг шүү тий. Дэлхийгээ шатаагаад аливаа шатдаг бүтээгдэхүүнээс яваад байвал энийг бол каннибализм гэдэг. Дэлхий өөрөө өөрийгөө шатаагаад идээд эхэлж болохгүй. Хизээ нэгэн цагт ууснаа. Тий. Яаж ч утсан өөрөөсөө хороож явах юм бол эн чинь буруу шүү дээ. Тэгэхээр гаднаас ирж байгаа энерги буюу тэр нарны энерги ашиглая гэдг нь анх санаа тэгж гарч ирсэн. Эсвэл нөгөө сэргээгдэх буюу угаасаа хөдөлгөөн дотроос оршоод байгаа салхи малх гэдэг байгаа тийм. Энийг хэлээд байгаа маа тийм. Тэгэхээр энэ дараагийн үеийн энэ AI эрэнд болвол үнэхээр энэ эрчим хүч нь болвол үнэхээр энэ сэргээгдэх тийм. Эсвэл энэ ногоон тал руу одоо явж байгаа эрчим хүчин дээр бүрэн суурилж чадах. Гэхдээ одоогийнх нүүрс алга болно гэж бол байхгүй худлаа байна. Гэхдээ тэр нүүрсээр AI-ийн эдийн засгийг хөдөлгөнө гэдэг бол худлаа. Одоо шал өөр төвшний юм орж ирэхгүй болвол одоо юу гэдэг нь те одоо дөнгөж те нэг дээр үед ингээ жоохон тосны тусааж агаад гэрэл барьдаг байсан болвол те одоо эн чинь тэргэрч машин ажиллуулж явж болохгүй шүү дээ дэлэхгүй шүү дээ тэрэн шиг ерөөсөө маш их хэмжээний гойж шээс нөгөө халимны тосоор ерөөсөө хитэн жипэ унаад иж болохгүй шүү дээ ягаад дийлэхгүй байхгүй тий ягаад ч дийлэхгүй тэгээ ч одоо арай болохгүй тий харин дууссан шүү дээ дууссан тийм ээ тий тэгээд за тэгээд
геополитик руу яагаад ороод ирэх гэсэн ирвэ гэдэг нэг асуудал гарна тийм. За тэгээд эрчим хүчтэйг хэрэгтэй л болоо үзгээд энэ геополитик буюу энэ дэлхийн улсуудын хоорондын эдийн засаг ер нь бүхэл талын өрсөлдөөн рүү ороод ирвэ гэхээр хамгийн тод чинь сүүлийн 2022 онд Орос Украины дайн байна. За 2021 оны байдлаар аваад үзэхдээ ерөөсө Оросоос Европ тэр аяараа за нэг байгалийн хийнэ 40 орчим хувийг авдаг. За нефтний 25-аас 30%-ийг нүүрсний бараг 50%-ийг ганцхан Оросоос авчихсан. За тэгээд дайн гиснээс хойш яасан бэ гэхлээр чинь Оросууд нөгөө нийлүүлэлтээ багасгаад зарим улсыг бол бүр зогсооцсон шүү дээ. Танаад нийлүүлэхгүй гэдэг. За тэгээд төлбөрөө жишээлбэл рублээр хийнэ гэдэг тий. Ийм шигүр шаардлага тавиад эхлэхээр энэ Герман гэхэд дайн эхэлснээс хойш Орос Украинд дайн эхэлснээс хойш одоо байгалийн хийн үн 5-аас 10 дахин өссөн. За тэгээд химийн үнэтэй холбоотойгоор химийн үйлдвэрүүд нь буураад эхлэв шүү дээ. Урд нь ашигтай байсан үйлдвэрлэлүүд чинь буурна. Тийм өндөр өртгөр ажиллах аргагүй болчих. Бордооны үйлдвэрүүд тухайлбал бараг л бүгдээрээ 100 хаагдсан гэж үзэж байна. Бордоо ч бас өрсөлдөөн зах зээлтэй үнэ нэмж чадахгүй тий. Тэгээд ингээд эхлэхээр чинь үндсэндээ бол энэ дайны дараа юу болж байгаа вэ гэхээр ерөөсөө энэ эрчим хүчний бие даасан байдал гэдэг бол зүгээр нэг гаднаас нэг бараа бүтээгдэхүүн авч хэрэглээ биш. Энэ бол тухайн улсын эдийн засгийн цаашлаад үндэснөө аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал чинь бараг ингээд эхэлж байгаа. Хэрвээ үнэхээр гаднаас эрчим хүчээ авдаг байжгаад одоо Герман шиг байж хурдтай арга хэмжээ авахгүйгээр эдийн засгийн унаал гинт унах юм бол тэр ус чинь дайм болно шүү. Бослоо тэмцэл. Цагаачлал болон тэрчмээ амьдрах аргагүй. Тийм болохоор энэ ер нь бие даасан байдал гэдэг бол бусад улсаас хараат ус байна гэдэг бол энэ дэр одоо энэ хаасайг тусж байгаа нарыг ашиглах тий. За энэ салхины эрчим хүчийг ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах. За мөн дээр нь өмнө нэг хэсэг нь аюултай юм байна. Энэ цөмийн ялангуяа нөгөө Японы нөгөө цөмийн станцын дэлбэрэлтээс хойш атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш ер нь цөмийн станцуудаас жоох улсууд болгоомжтой байсан бол одоо буцаад тэр чинь шууд сэргийж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ бие даасан байдал бол ер нь усан үндэсний тусгаар тогтнолын асуудал руу орж иж байна гэдэг. Ийм байдлаар ер нь одоо нөхцөл байдал бол ингэж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ газрын тос, байгалийн хий эднэр бол одоо үндсэндээ бол эрчим хүчний түүхий дүн чинь зүгээр нэг бүтээгдэхүүн биш. Энэ бол геополитикийн зэвсэг болж байгаа. Одоо хий дамжуулах хоолой зарим үед танкнаас илүү хүчтэй гэсэн үг. Одоо Европ руу тийм ээ Оросын улбаны улсаас татдаг байсан танк оруулна гэж тэгж оруулахчгүй шүү дээ. Тэгээд бөө юм болж байсан хийгээр дамжуулдаг байсан. Одоо Европт бол 30 орчим хувийн хийг бол юунаас 40 орчим хувь байх шүү баг. Оросын улбаны улсаас авдаг байсан. Тэрийг маа гэж бүгдийг таслах юм бол тий. Тэгэл тэр чинь бас цаатал дээр юу болох вүлээ. Одоо манайх энэ өвөл гинт байж идэл тий. Тог тасардаг шиг юм болж таслаа хийчихвэл. Тэр бол ямар ч одоо бусад зэвсгээс илүү хүчтэй юм геополитикийн зэвсэг болчихж байгаа. Тэгээд одоо зэвсэг гэдэг утгаараа бидний дайн гэдгийг бас төсөөлөл өөрөлдсөн тийм. Харахад бид Украин Орос хоёр байлдаад байгаа юм шиг. Гэтэл Германы хил рүү Орос халдаагүй шүү дээ. Гэтэл яг дайн болсон аятай дотор нь тэр инфляц, үнийн хөөрөгдөл, хүн компаниуд нь дампуурах хэмжээнд очиж чинь гэдэг чинь нөгөө цусгүй тулаан гэдэг шиг юм болоод байна шүү тийм ээ. Тий. Тэр утгаараа геополитикийн зэвсэг яалтчгүй. Яалтчгүй геополитикийн зэвсэг. Хоёр улсын дайн биш шүү тийм ээ. За хоёлаа ивент итгэжтэй танилцуулах уу? За тэгье. За өнөөдрийн манай нэвтрүүлгийг ивент итгэж байгаа Air Market 26 жилийн турш гадаад аяллаа салбарт бидний найдвар түнш байсаар ирсэн Монголын тэргүүлэгч компани бол Air Market. Нэр нь л одоо 26 жил ихлээр миний мэдхийн нөгөө аль дээрвийн л нөгөө Air Market гэдэг шиг тийм ээ. Тэгээ энэ компани энэ туршлага бол юу вэ гэвэл бидэнд тэр одоогийн ингээд нэг цэг үйлчлэгээ, нэг цогц үйлчлэгээ гэдэг маш олон үйлчлэгүүд байгаа. Гэхдээ энийг хэн хийж хамгийн найдвартай хийж чадах вэ гэвэл энэ компани туршлага дээр илүү үндэслээд байгаа. За энэ ер нь аливаа аялал зугаалга бизнес аялалч байсан тийм үстэй ажлаар аялал гадагш явсан ч гэсэн яг тухайн үедээ фокуслах гэдэг нь аягүй чухал. Гэтэл бид хэд яадаг вүлээ.
За онгоцны яадаг үлээ, нөгөө шатл баас нь яах вүлээ, дугаар яах вүлээ, бөө юм ингээ хажууд явах. Тэр хооронд нөгөө мартад санах, өдөр тутам хийдэг зүйл биш учраас биднээс юмаа алга болгох тийм ээ. Зөндөө асуудал гардаг. Тэгэхээр энэ үндсэн тэр аяллахаа, бизнесийнхаа юмд төвлөрчих. Бусдыг нь бол энэ компани шийдэд өгчээл гэж цог зүрслэг. Үүнд болохоор визийн мэдүүлгийн зөвлөх үйлчилгээ, аяллаа төлөвлөгөө гаргах, зочид буудал захиалга, нислэгийн тгий захиалга, дата сим гэх мэт ерөөсөө аялалд шаардлагатай бүх төр дефолт зүйлсийг зааж шаардлагатай зүйлсийг бүгдийг цогцоор нь хийгээд өгчөж байгаа. Яг одоо энэ асуудалтай тулцсан явж. Яг одоо бид тэр ингээ яриад сууж байхад манай ихнэр Air Market руу явж байгаа. Яагаад вэ гэхлээр эхлэрийн өмнөх тий. Тэр төв рүү. Яагаад вэ гэхлээр ингээд байгаа. Бид нар ч одоо ингээл одоо юу гэдэг онгоцны билетийг эндээс аваад хэмтгэн буудлыгаа одоо Trip-с ч юм уу Trip.com-оос ч юм уу эднэрээс ингээд авчвал тий. Ингээд авчвал хямдхан гэдэг шүү дээ. Гэтэл нэг асуудал байгаа нь ингээд. Эндээс авсан хямдханаас хугацаа ерөөсө таарч өгдөг. Нөгөө буудлууд нь тий нөгөө альнээс нь эхлэв. Буудалтаа тааруулаад билет авах гэсэн чинь билет нь байхгүй юм тий. Ингээ зөрөөд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө очиж сууж байгаа тэр чинь бүгднгийн тий тэр бүгдийг яг өөртөө бие даагаад нийлүүлнэ гэдэг үнэхээр төвхтэй юм бил. Харин очиж сууж байгаа за бас нэг 7 хоногийн наацаа аялал юм чинь тий билет нь ч хямдхан, буудлын ч хямдхан тий юм уу эсвэл олдсдоо ч юм уу ингээд нэг тааруулах хэрэг гарч штэ. Тэгэхээр ингээд тааруулах юм бол үнэхээр нэг дор сууж аваад авчвал маш амар хялбар болох юм бил. Ер нь цаашдаа ер нь тэгээд энэ аялал гэдэг чинь зөвхөн дээр үед бол зөвхөн билетээ аваасаа бол очиж байгаад учраа олох гэсэн одоо тийм бол хааж явах. Тэр байтхаа нэг хөдөө аймаг руу нэг яваад ирэх гэсэн очоод очоод учраа олох гэсэн чинь буудал байхгүй л яах юм. Тийм. Айл тонох юм уу хүн танихгүй бол одоо чинь нэг үе бодвол тав тоох гол зорилгоо айгүй ухамсарладаг болсон байх шүү. Дураараа нэг айлд ороод хонно гэдэг чинь биш болчлоо шүү дээ. Одоо гівгийн таалгын цохиод ордог байсан бол тий. Одоо тэр бүгдийг ингээд нийлүүлэхэр чинь Air Market-ийн үйлчлэг ялангуяа гадаад орн бол үнэхээр чухал хэрэгцээтэй юм гэсэн байлээ. За Air Market-д Улаанбаатар хот бол 6 салбартай. Харин бидний өнөөдөр ярьж байгаа аяллаа төв зэг нь бол улсын их дэлгүүрийн зүүн урд инх тайвны өргөнд чөлөөд байрлаж бай. Их дэлгүүрийн урд талынх гэсэн зүүн талд нь, зүүн урд талд нь. Аяллаа төв зэгтэй холбогдох утасны дугаар нь 70 10 50 50. Давал 10 50 50. За Air Market-та баярлалаа. Бидний нэвтрүүлгүүдийн бид хоёрын нэвтрүүлэг бэлтгэх энэ боломжийг олгосонд баярлалаа. За цаашаа. За одоо ерөөсөн ногоон шилжилт явагдахаар хэн ялах юм? За Монгол орн маань яах вэ? Энэ тал руугаа орох хэрэгтэй байх тий. За тэгэхээр ер нь одоо ногоон шилжилтийг ногоон эдийн засгийн явахлаар ер нь одоо Tesla компани ч юм уу эсвэл нарны хавтан үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч одоо ялагч болж үлдэнэ гэж боддог. Биш. Тэгдэггүй ер нь юу гэхэлээ бодит байдал дээр бол хамгийн том ялагч нь хэн байдаг вэ гэхээр түүхэн эдийг нь нийлүүлж байгаа нь эрчим хүчээр хангаж байгаа нь дид үцээр хангаж байгаа нь илүү ялагч болдог энэ өрсөлдөөнүүд. Одоо бодъё л доо. Яг ингээд үцхээр Америк мэдээж том зах зээл нэгтэй эрчим хүч үйлдвэрлэлээр мундаг штэ. Одоо тэр ойрхон орнуудын орноо Сауди Араб эднэр гэж харъя тий. Ялангуяа тэр улсууд бол бүр Америк шиг тэгж том технологи эднэр рүү орохоос илүүтэйгээр яг л нефт хамгийн хүчтэй одоо нефтэн дээр одоо эрчим хүчний гол үсвэр болдог. Тэрэн дээр барьж исэн хожлоо тий. Хожиж байна. Гэх мэтлэнгээр энэ талаас наваад үзэх юм бол ер нь миний одоо хувийн ч ер нь өөрийн үзсэн харсан дээр ч гэсэн одоо дээр нэмээд хувийнхаа ч гэсэн үзэллийг хэлэхэд хамгийн нэгдүгээрт зэс үйлдвэрлэгч орнууд. Гэхдээ энэ цахилгаанжаал эхлэх юм бол тэгээд одоо мотор одоо юу гэдэг сүлжээ эдгээр чи илүү одоо их сүлжээ утас татагтан мотор үйлдвэрлэх чинь дандаа зэс шүү дээ. Гол төвхээд. Тэгэхээр ерөөсөө энэ зэс бол энэ цахилгаан машин, цахилгаан сенс, цахилгаан одоо нарны хавтан тий нарны станц дата төв энэ дэр бол тэгэл зис бол тэгэл хамгийн их. За тэгэхээр энэ дэр ер нь ямар улсууд энэ дэр ялагчдаар орж ирэх юм бэ гэхлээр манайх бол бас дээгүр явдаг шүү дээ тий. Ер нь бол нэг Чил, Перу, Монгол гэж ер нь нэрлэгдэнэ. Потенциал ярьж байгаа шүү. Тэрнээс бид нар яг шууд тэр арай ялчин ч гэсэн үг бас. Тийм боломжтой байхгүй өгдөлтэй. Хоёрдугаарт нь литий байна тий. Батарейны одоо гол одоо цахилгаан машины батарейны чи одоо гол одоо түүхийд болж шүү литий. За литигээр бол ер нь бол Чил, Аргентин, Боливи эднэр бол манайхаас хамаагүй илүү л дээ. Энийг бол литигийн гурвалжин ч гэж яригддаг. За дараа нь газрын ховор элемент үйлдвэрлэгчд.
Энэ бол ер нь тэгэл хятад энэ дээр бол аимшигтай ер нь барьсан байгаа. Манайх бол одоо нэг ярьж ирлээ. Бараг монопол шиг юм байж тээ. За дараа нь бол уран үйлдвэрлэгчтэй. За бүгднгийн хэрвээ нийлүүлээд үзэх юм бол ер нь энд ялагч нь хинбэ гэвэл ингээл харахаар хятад болчиход байгаа. Тэгэхээр хятад чинь ингээд энэ өстой баян айл тий. Төрөний яриад байгаа одоо бид нар нэг ярьдэн шүү дээ. Технологиг гүйцэх болоогүй, Америкийг гүйцэх болоо гэж. Энд чинь ерөөсөө яг энэ ногоон эдийн засаг руу шилжилт ингээд явагдах тусам хятад түүхэд эдээр. За тэр дэд бүтцээрээ, эрчим хүчээрээ яг ингээд төрүүлээд одоо эдгээр аль хэдийн бүгдэнд нь бэлэн байгаад байгаа. Төрүүлсэн. Тийм ч учраас одоо тэгэл энэ Японы гэтэл одоо бүх машин Toyota гэхэлтэй Kag эднэртэй Gag хөлөө нөгөө хятадын нөгөө том машин технологи эзэмшиж тэднэртэй нийлээл Toyota гинэ юу лээ BX гэдэг ерөөсө бүгдээрээ нөгөө Японы үйлдвэрч аль хэдийн хятад руу одоо хамтраад ороод ирж байгаа. Яг тэгвэл тэр нөгөө Япон бол одоо машин үйлдвэрлэлээр нэг үе дэлхийд одоо бараг л одоо яг стандарт машинаараа ноёлж ирсэн бол тэдний тэр юм хийдэг арга чанар менежмент нь хятадын технологитой нийлүүлэхгүй бол Японы машины үйлдвэрлэл Toyota жишээлбэл байхгүй. Тэгэхээр ингээд эдгээр ч аль хэдийн ингээд хятадууд бол нэг улс гэх юм бол үнэхээр ингээд гарцсан байгаа. За зүгээр жишээ нэг юу яг бодит статистик дуртах бол нарны хавтан үйлдвэрлэлийн ерөөсө 80-аас дээш хувийг нь хятад үйлдвэрлэж байна. Яг өнөөдрийн байдлаар. Нарны цахилгаан станцын бол 50%. Батарейны ерөөсө литий батарейны 80%. Бүх төрлийн цахилгаан машины үйлдвэрлэлийн дэлхийн ярьж штэ 70%. Ингээл цахилгаан машин дээр бол нөгөө Kag Toyota-гийн BZ3X гэх загвар байна жишээлбэл тий. Тэгээ BYD-гийн Toyota цахилгаан машин ингээд орцсон. Газрын ховор элементээр бол бараг л монопол. Тэгэхээр ийм байж байгаа. За тэгээд саяны газрын ховор дээр нөгөө Трамп, Ши Жинпин хоёр уулзахад айгүй сонин юм гарлаа шүү дээ. Тэр юуг үзв. Одоо нөгөө Америкийн нисэх онгоц ямар Raptor юу ч үлээ нэг айхтар онгоц өгдөг да гурвалжин. Тий. За тэр онгоц жишээлбэл биднээс нөгөө айгүй амархан үйлдвэрсэн гэж боддсон юм билээ. Яг факт нь яадаг вэ гэсэн Америк одоогийн бүх юм нь хангагдах юм бол жилдээ ерөөсө 64 нэг үйлдвэрлэдэг юм байна л да. Тэгээ тэрэнд нь ордог нэг материал ерөөсө ганцхан дэлхий дээр хятадаас л гарч ирнэ. Тэгээ одоо тэр нь саяны даймантай холбоотой Америк тэр нь нөөц нь 0 байгаа юм байна. Одоо онгоц үйлдвэрлэж чадахгүй. Юу гэсэн үг вэ гэхээр зүгээр байлдах шаардлагагүй Америкийг онгоц үйлдвэрлэхгүй хятад шийдсэн сууж байгаа байхгүй. Тэр энэ чинь нөгөө таахаас илүү хүчтэй геополитикийн зэвсэг байгаа. Зэвсэг тий. Очиж заавал тий. Зүгээр Америкийг бити онгоц үйлдвэрлэгээл хэлэхдээ үйлдвэрлэж чадхаа байчна гэсэн үг байхгүй тий. Яг ийм болчихно. За одоо тэгэхээр бүгд хоёлаа төгсгөл минут төгсөж явах шиг байна. Одоо монголчууд бид нар тэр ямар боломж байгаа. Яг эрчим хүч талаас харах юм бол ер нь бол за миний л бодлоор бол зэс, уран, сэргээгдэж эрчим хүч. Ер нь ногоон эдийн засаг руу шилжихэд одоо том ялагчт нь байгалаа хамгаалж байгаа нь биш. Одоо бид нар байгалаа хамгаалж байгальтайгаа үлдээ гэж байгаа юм биш. Харин яг энэ зэс, литий, уран, цахилгааны дэд үтсийг хэн эзэмшиж чадж байна? Тэрийгээрээ л орно. Тэгэхээр одоо бид нар цаашдаа ер нь ногоон гэхлээр ингээл зүгээр байгалаа хамгаалаад бүгдээрээ юу ч хийхгүй байгаад байвал энэ дараа нь бараг цаг үе эргээр ирж гэнэ гэж харж байгаа. Энэ бол биш. Яг тэгэхээр эндээс ингээд уран одоо тэр уул уурхаал яригдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө уул уурхаа эсэргүүцээд байгаа тий одоо эсвэл ухчихгээд байгаа. Энэ дээр ингээд яг энэ сэдв рүү зайлшгүй орно. Ер нь бол энэ аль нэг тал нь зөв буруу гэдгээр биш. Магадгүй үнэхээр ийм одоо хамгаалж байгаа хүмүүсийг тий одоо явуулахгүй байгаа хүмүүсийг аваад эцэх юм бол ийм ирээдүй болох гэж байгаа энэ нөөцийг тий зөв зарцуулах тий энэ наад чинь бүр ингээд дэлхийн одоо геополитикийн баг зэвсэг болох юмыгаа зөв зарцуулах гэдэг үднээсээ тэр хүмүүсийн бол зөв. Нөгөө талаас энийг огт ашиглахгүй байгаад бол байхгүй. Хөгжил байхгүй. Ерөөсө хөгжил утгын дэлхийгээс арчигдана. Тэгэл үнэхээр ингээд нэг тэмцэгч би хааг болох нь шүү дээ. Өөрөөсөө байхгүй. Эн чинь ерөөсөө амархан штэ ингээд ядуу дороо юм биш ингээд угаасаа тэр дэлхийн чинь хэдхэн жилийн дараа гэхтэл энэ хоёр улсын аль нэгнийхэнд аюу хараат болцсон юу ч штэ. Юун тэр их гоё одоо за тэг бүр ингээд нарийнаар яриад байвал ингээд байгальтаа бол байвал болоо гэдвэл зэрлэг амьд ч гэсэн байгаль дээр л байж байгаа штэ. Тэгэхээр ерөөсөө л энэ хөгжил хүн төрөлхтний хөгжил биш. Тэгэхээр ер нь нэг ийм маргаантай сэдвэр орно. За хоёлаа тэгтээ энэ гоё яриагаа тэрлөө оруулаад яах вэ тий. За ийм байна. Тэгэхээр Монголын хувьд зэс
үндсэндээ маш энгийнээр ярих юм бол газрын тос эрчим хүчний одоо нефт гол одоо түүхэд байхад Сауди Араби яаж хөгжлөө тий. Одоо Монгол үнэхээр тэдний хойноос зэсээ эвтэхнэр аваа явах юм бол тий. Тийшээгээл орох бололцоотой. Тэгэхээр манайх бол ер нь зэсээр бол мэдээж хамгийн том үйлдвэрлэгч бол орн биш тий. Гэхдээ өнөөдөр бол яг өнөөдөр байдлаар бол Монгол улс нэг ирэх нэг нөөцөөр аваад цэцгэн бол нэг 60-аас 70 сая тонн зэсийн нөөцтэй гэж бодвол батлагдсан байдлаар. За энэ нь ер нь хэр зэрэг одоо том юм бэ гэхээр одоо Чил бол нэг 190 сая тонн гэж. Тэрнээс 60-аас 70 манайх батлагдсан байна шүү дээ. Дараагийнхаа хамгийн том жил Австрали байна, 100 орчим, Перу байна, Орсын улбаны улс чинь 80 орчим сая тонн гэж ярьдаг. Ингээ явдаг. Тэгэхээр эднэрийн ер нь дараагаар орж ирнэ. Гэхдээ манай зэсийн нөөцийг ер нь цаашдаа геологийнхаа үнэлгээр бол эндээс хамаагүй өндөр гэж ярьдаг. Энэ бол цэвэр одоо батлагдаад байгаа баталгаатайгаар гэсэн. Ер нь сайн судлагдаагүй байгаа ч юм геологийнхаа нөөцөр бол маш өндөр потенциалтай байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө ирэх 30-аас 50 жилийн Монгол орны стратегийн металл бидний одоо зэвсэг ирээдүй бол дэлхий зэс хэрэгтэй болж байна. За өнөөдөр бол бид нарт нүүрс байна тий. Нүүрс байсан бол энэ цаашдаа маргааших бол зэс гэж үзэж байна. Ингэж ойлгож болох одоо түрүүн хоёлаа жишээн дээр ярьсан Монгол улс тэр эзэнт гүрэн байгуулж явах үедээ horse power морио сайн ашигладаг байсан, mobility сайтай байсан, морины хүчийг сайн ашиглаж байсан. Тэр бол геополитикийн зэвсэг байсан. Одоо бол зэс юм байна. За магадгүй уран, газрын ховор юм байна. Тэгвэл одоо бид хэд юу бодох вэ гэхээр тухайн үе дээр очихлаар эсэргүүцэж байгаа хүмүүс хэлэх гэж байна тий. Морь ч н одоо ингээ дээр нь унлаг хийгээд тий. Наад морийг айгу зовоож штэ. Болио гэдэг одоо Чингис хаан морь унахаа болох шийдвэр гаргаад амьтдыг одоо хамгаалах нийгэмлэг гэж тухайн үед байгуулалт морь унаагүй бол Монгол улс хэрэг хөгжих байсан. Тийм ээ. Яг тэрнтэй адилхан би бол одоо яг эндөөс юу гэдэг үгэл тийчингүүл энэ зис байгаа зүйлсээ зөв ашиглая. Тэр морь хаалаа идэдэ гээгүй. Унаад зөв ашиглая. Тэр улс орныхаа хүчийг, цэргийнхаа хүчийг нэмэгдүүлье. Геополитикаа сайжруулъя гэдэг энэ утгаар энэ газрын ховор элементээ би зөв зохистой ямар ч ашиглах хэрэгтэй байна. Ашиглахгүй байж үнэхээр болохгүй шүү. Болохгүй. Нэг нөгөө талаасаа яг нөгөө тэр эсэргүүцэж байгаа хүмүүсийг одоо зөв талаас нь харах юм бол бас юу гэж нэ вэ гэхээр ийм одоо хэрэгтэй стратегийнхаа бүтээгдэхүүн морио маш хямдхан өгöd байна. Тэ? Одоо наад чинь үнэхээр ингээд одоо бидний яг том үндсэн зэвсэг байх чинь гадныханд тий маш хямдхан зараад наадгаа жоохон өнд оруулаа тий ингэж хямдхан зарахгүй эсвэл ингээд эцэд нь болохоор бид нарыг хуураад байна тий гэсэн тэр өнцгөөс бас сануулж байгаа. Тэгэхээр энэ ардчилсан нийгэмд бол ер нь аль алины бодолцоол ойлголцоол зөвшөлтсөөл урагшлах хамгийн зөвдөл очих хэрэгтэй. Хамгийн зөв оновчтой дээр нь л очиж явах хэрэгтэй. Одоо бас төрүүлээд нэр одоо амьдрал хэцүү байгаа юм чинь гээ тэр их баялгаа тий маш одоо хүний юунд ороод тий одоо арганд ороод гэх юм уу тий хямдханаар ч юм уу үр ашиг тагаар ч юм уу өгч тэрэн дөр бол зарим нь тэгээд байна шүү дээ ингэж их тэгэхээр ингээ яриад тахаар энэ тэр нэг ашиглахгүйтэй холбоотой биш байхгүй бид тэр яриад их юм бол шууд ус төрлөө орно энэ одоо тий эрх мэдэлд байгаа нөхдүүд чинь тий ингэж их энэ авилгачсан байж байгаа энэ буруу цаг үедээ бас буруу ашиглах вэ гэдэг бас юм байгаа тэгэхээр тэр боломжтой байгаа ч тий за хоёлаа хурдан буцаж явахгүй бол энэнийг за тэгэхээр дараагийнхны хэсэг нь бол энэ яг салхи нар дээр нэг товчгоо шиж. Манайх чи бол ер нь ингээд суурилгцсан хүчин чадлаараа нэг цахилгаан ярих юм бол 1936 мегаватт гэж маш нарийн тоош хамгийн сүүлд дөнгөж өчтөр байнгын хорон дээр эрчим хүчний сайд найдлагыг тавьсан одоо мэдээлэлээс ярихад дөнгөж өчтөр тэгж 1936 мегаватт. Эндээс нүүрсээр 82% хангаж байна. Салхиар 8.1%, нараар 8.2%, ус 1.4%. Үндсэндээ бол сэргийлэгч эрчим хүч бол 18% нь одоо манай одоо нийт эрчим хүчний суурилгцсан хүчин чадлыг эзэлж байгаа. Энэ дотроо тэгтэл 1936 гэтэл яг оргил ачааллынхаа үе дээр энэ суурилгцсан хүчин чадлаас тэнцүү болоод эхэлж жоохон давж гарах гээд байгаа. Тэгэхээр эн чинь үндсэндээ бол манай суурилгцсан хүчин чадлаараа ажиллана гэдэг чинь боддоо машин одоо хиттэй явах одоо хэдэн 240 миль 260 мильт 240 мильтэй оргил цаг үеэр давхина гэсэн үг. Ерөөсөө тэр аваарын нөхцөл байдал эрсдэлтэй 100% тэгж давх. Тэгхгүй бол биелүүлж чадах. Тэгэхээр тэрнээсээ хайгаад нэг 200 гаруй мегаваттаар хязгаарлалт хийлээш тасалж яадаг учраас. Тэгээд нэг 240 биш. Гэтэл 200 тал давхиад байгаа байхгүй. Амар осолтой. Хэдий хасаад 200 давчих. Яг анхалд бол улс даяараа байхгүй тийм.
Тэгээд энэ дотор чинь тэр яг тэр оргил ачааллын үеэр чинь бас 22%-ийг гаднаас импортоор авч байгаа. Тэгэхээр ийм цаг үед бол үндсэндээ энэ нар салхины станцыг бол ерөөсөө энэ нар салхийг бол зоригтойгоор орхоос өөр одоо арга байхгүй. Мэдээж нүүрс бол хаягдана гэж бол байхгүй. Харин бүр одоо энэ шадар сайд эдний одоо гаргаж ирж байгаагаар бол хэрвээ 10 гигаваттын одоо салхины нарны станц ингээ барих юм бол нэгжийн өртгөн бүр 2-3 цент рүү бууж ирж байгаа. Тэгэх юм бол одоо манайч нэг 2 орчим биш үү? Цаана 8-ыг илүү үйлдвэрлэж ээж одоо энэ нүүрснээс чинь хямдхан болчих гэдэг. Тэг илүү орсны яахан гэхлээрээ экспорт хятад авъя гэж. Хамгийн хямдхан хятад чинь 7 байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж буужрах болцоо. Тэгэхээр нөгөө эрчим хүчийг экспортлох талаар юу одоо өөрсдөө ийм байж гэж яриад байгаа. Тэр бол зүгээр гуйлж байгаа болохоос ш. Үнэхээр 10 гигаваттыг барихад хөрөнгө оруулалт нь бэлэн байгаа. Нөгөө арабууд ч тийм орж ирээд тэд нэр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн, хятад нь авахд бэлэн. Тэгэхэд юу зогсоод байгаа юм? Бид өөрсдөө зогсоогоод шүү дээ. Тэгэд үнэхээр тэгж барьж чадах юм бол тэр бүгд манайх бол тэндээсээ 8-га экспортлоод 2 одоо бол 2 байна. Цаашдаа үнэхээр эрчим хүч хангалттай болох юм бол энэ ус чинь эдийн засаг бол зүгээр одоо төсөөлөхгүйгээр хөгжинэ. Яагаад гэж одоо ингээ хөдөөгөр яваад зүгээр үзээрэй. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс хүртэл жоох үйлдвэрлэлээ хэсгэж ихлээр тог хүрхгүй. Хүчтэл нь унаад идэг. Ус үйлдвэрлэж байгаа одоо манад ус үйлдвэрлэж байна. Усны үйлдвэрээ тоног хүчин чадлаа нэмэгдүүлэх гэсэн чинь тог байхгүй. Юу унаад хүчтэл унаад дийлэхгүй байна. Ийм болцсон байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ эрчим хүчил хангалттай өгөх юм бол амьдрал бол цэцгэлэн хаасайг цэцгэлэн. За ийм байдалтай байна. Тэгээд за бидний нэвтрүүлгийн цаг дууссан байна тийм ээ. Цаг дууссан байна. Ер нь тэгээд за бүгднгийн өнөөдрийн нэвтрүүлгийг ингээд базаа хэлэх юм бол үнэхээр 20 дугаар зууны одоо энэ өрсөлдөөнийг за энэ геополитикийг бол газрын тус тодорхойлж байсан. 21 дугаар зууныг бол юу тодорхойлдог вэ? Цахилгаан тодорхойлно. Энэ эрчим хүчийг яаж үйлдвэрлэж чинь тий? Батарей энэ бас өгөгдөлтийн AI өрсөлдөө. Энэ бол одоо тодорхойлно. Тэгэхээр үүний бол ялагчт нь хэн байдг вэ гэхээр үндсэндээ энэ ашигт бид нар бүгдээр л энэ байгалийн юмыг хэрэглэх юм чинь түүхийд барьж байгаа хүмүүс маш том ялагчт байдаг. Монгол улсд бол үнэхээр энэ жоохон зөв голдролд орох юм бол маш том боломж хүлээж. Энэ бол бидний хувьд боломж болохоос биш. Яг энэ том эдийн засгуудын хувьд бол одоо тэдний хувьд харин аюул болцсон. Америк бол тэгээд явсаар аваад барыг хятад руу одоо супер павер алдаж байгаа чинь ердөө юм байна. Бид нар энэ цахилгаан эрчим хүчийг хятад маш их хэрэг болно. Нарныхаа эрчим хүчийг зарж болж байна. Тэгээ сааталт нь зис байж байна. Нүүрс бол өнөө маргааш үнэхээр бид нэр хэрэгтэй одоо ганц экспорт гэж байгаа бүтээгдэхүүн байна. Гэтэл дараагийнхан бол шал өөр хүнд гарч ирнэ. За баярлалаа. Нэр нь л одоо бодоод байхад хүн төрөлхтөн энэ сүүлийн цахилгаан бидний ойлгодгоор ч биш. Бүр анчин төвөрлөгч байхтаа хүртэл л тэр энержи нөгөө юуны павер юу лээ эрчим хүчээрээ л ерөөсөө төлөө байжээ. Юу улс орон болж хөгжөөгүй мал амтан байх хүртэл хоолоо булаацалдаг, нохоо хүртэл хоолоо булаацалдаг. Ягаад тэр энергийн төлөө биш үү? Тэгэхээр энэ бол энэ бидний хүссэн үсээгүй энэ ертөнцийн хууль юм байна. Тэгвэл манай одоо улс болоод явж байгаа, амьдарч байгаа манай Монгол улс ийм сайхан өгдөл дээрээ бүү залхуураач худалдаа авахч нь авъя гэдэг хүн нийлүүлээд гэдэг. Одоо дунд нэг жоохон нэг юм юу гэдгийг орлого байхт болох гэдэг тийм ээ. Гацаахгүй байхт болчих тийм. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийг аялын төвцөг Air Market ногоон өрөөдөө хөгжүүлэх MMS компани ивент итгэж байна. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийг хөтлөгч Гант Тулга бидэнд хүргэлээ. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр суваг, NTV телевиз мөн 83.3 болон 107-оос долгионы Од Мөндөр радиогоор хүрч байгаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.